Сайн байцгаана уу? Руна ТV-с өгтөө давтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд хятадын нэгэн алдартай стример Ру Шао Мао гэдэг бүсгүйд тохиолдсон явдлын талаар ярьж өгөх гээд бэлтлээ. 2021 оны 10 сарын 14-ний өдөр хятадын алдартай стример Ру Шао Мао олон хоногийн дараа анх удаага лайв стрим асаасан. Тэр үед түүний дагагчид нь 600 мянгаас давсан жинхэнэ од болж байсан үеэс олон сар стримээ хийгээгүй алга болсны дараа буцаж ирэхэд нь фэнүүд нь Рүү бид чамайг маш их сансан, маш их хүлээсэн гэх мэтчлэн түүнийг баяртайгаар ухтаж байгаа чатууд ирж эхэлсэн. Гэвч хэдхэн минутын дараа тэр дулаан уур амьсгал гинт өөрчлөгдөж чатан дээр чи одоо хүртэл үхээгүй байгаа юм уу? Үхээч юуны чинь стример хийх вэ? Чи одоо өөхөх хэрэгтэй гэх мэтчлэн хараалын муу мухаа өксүүд урсаж эхэлсэн. Рүү хэсэг хугацаанд дуугүй сууж хүмүүсийн бичиж байгаа муу мухаа чатуудыг уншиж сууж байгаад хүн бүрийн нүдэн дээр ширээн дороос нэгэн шингэнтэй шил гаргаж ирсэн. Тэр шилэн дээр ургамал устгагч буюу хортой бодис гэж бичсэн байсан. Дараа нь тэр юу ч хэлэлгүй нөгөө шилтэй бодисоо задлаад амандаа аван ууж эхэлсэн. Энэ бүх зүйл хүний үзэгчдийн нүдэн дээр ил болсон байгаа. За тэр Рүү Шао Мао гэдэг нь болохоор хэн байсан бэ гэх юм бол яг түүний жинхэнэ нэр нь бол нууцлаг байдаг. 1996 онд төрсэн Маоз гэх нэр нь болохоор жижигхэн муур гэсэн утгатай өөрийгөө илэрхийлсэн тийм нэрээсэн. Түүний хувьд интернетэд бол нэлээд нэр хүндтэй болсон царайлаг хөөхөн стример байсан. 2015 онд анх стримээ эхлүүлээд ердөө 2 жилийн дараа гэхэд дагагчид нь 100 мянгыг холд авсан байсан. Дараа нь тэр өөрийнхөө загварын дэлгүүрийг нээсэн. Түүний нээсэн дэлгүүрч гэсэндээ маш амжилттай явж, түүний бизнес ч гэсэн маш амжилттай явж байсан. Бүх зүйл ер нь бол түүний хувьд төгс явж байсан. Алдар нэр, хайр, мөнгө гээд бүгд л түүнд байсан. 2019 онд тэр бас нэгэн стример Жао Лоурен гэдэг залуутай үерхэж эхэлсэн. Тэдний хос бичлэг бүр сая гаруй үзэлцийг давдаг байсан. Үзэгчид нь тэр хоёрыг маш их дэмжин интернет дээр хамгийн хөөрхөн хосууд гэж нэрлэдэг байсан. Гэхдээ тэр хоёрын аз жаргалтай мөчүүд бол удаан үргэлжлээгүй 2 жил орчим үерхсэний эцэст тэр хоёр салцгаасан. За ингээд тэр хоёр салсны дараа Жао өөрийн стрим дээрээ Рүүгийн талаар ярьж эхэлсэн. Учир нь найз залуу Жао нь хэлэхдээ Рүүг тэр сэтгэл санааны хувьд тогтворгүй, өөрийгөө байнга зүсэж, бэртээж, гэмтээж байдаг. Амиа хорлоно гэж намайг байнга сүрдүүлдэг байсан. Нэг удаа бүр би яг одоо дээвэр дээрээс үсэрнэ гэж намайг айлгаж байх үед нь би сөхөрж гуйж байж түүнийг зогсоож байсан гэж хүртэл ярьж эхэлсэн. Цаашлаад бүр сүлдээ Рүү өөр эрийн хүүхдийг жирэмслээд надаас нууж дараа нь үр хөндүүлсэн гэсэн ноцтой гүтгэлэг мэдээг тараадаг. Үүгээр зогсохгүй бас Рүүгийн барьж байгаа, өмсөж байгаа брендийн хувцснууд нь бүгдээрээ тэрний спонсорын өгсөн зүйлсүүд тэр маш олон баян спонсоруудтай гэж хуучин найз охиныхоо нэр хүндэд халдаж эхэлсэн. Энэ бүхэн нь бол интернетээр таран Рүүгийн нэр хүнд нэг шөнийн дотор л навс унсан. Маргаашаас нь эхлэн Рүүг хүмүүс лойверчин баян залуучуудтай унтдаг эмэгтэй гэх мэтчлэнгээр үзэн ядалтуудын үзэн ядсан сэтгэгдлүүд түүний стримийн доор бүр дүүрч эхэлдэг. Мэдээж Рүүгийн хувьд бол хуучин найз залуугийнхаа эсрэг хариу мэдэгдэл хийсэн. Тэр хэлэхдээ би түүнийг үнэхээр их хайрладаг байсан. Гэвч тэр намайг байн хуурч үерхэд 2 сар болж байхдаа хуучин найз бүсгүйтэйгээ чат бичин бүр уулзаад тэр хоёр унтсан байсныг би олж мэдсэн. Би тэсэлгүй сэтгэл готролд орж амиа хорлох тухай бодлууд надад орж ирж эхэлсэн. Гэхдээ би үүнийг давж туулан түүнийг уучлсан. Гэтэл тэр дахиад л намайг гомдоож өөр эмэгтэйтэй хуурсан. Харин жирэмслэлт спонсор гэдэг яриан дээр хариу өгөхөд би аль хэдийний дэлгүүрээ ажилуулад өөрийгөө тэжээх, өөртөө брендийн хувцснууд авах хэмжээний орлоготой болчихсон байсан. Ямар ч хүнээс хамааралгүй өөрийгөө болгоод амьдардаг байсан. Харин тэр надаас байнга мөнгө авдаг байсан. Тэрний өмсдөг байсан хувцсууд нь ч гэсэндээ миний дэлгүүрийн хувцснууд байсан гэж хэлсэн. Мөн үүгээр цусгүй жирэмслсэн талаар ярихдаа би найз залуутаагаа үерхэж байх хугацаанд жирэмсэн болсон. Тэгээд найз залуудаа хэлтэл тэр миний хүүхэд гэдэгт итгэхгүй байх. Хоёлаа эмнэлэгт очиж шинжилүүлээ гэж хэлсэн. Тэгээд би тгийгээд эмнэлэг рүү очиход тэр эмнэлэг дээр ирээгүй. Тиймээс ер нь л надтай хүүхэдтэй болох бодлого юм байна гэж бодоод тэгээд би үр хөндүүлэх мэсцэлд орж байсан. Энэ бол түүний хүүхэд байсан гэж мэдэгцэн. Нэг ч олон нийт бол түүнд итгээгүй, харин ч бүр түүнийг доромжилж, худалч, жүжигчин олонний анхаарлыг татахыг хүсдэг эмэгтэй гэх мэтчлэнгээр муулж эхэлсэн. 2021 оны 10 сарын 14-ний өдөр Рүү 58 секундын богино бичлэг оруулдаг.
тэр бичлэгэн дээрээ хэлэхдээ би одоо маш их ядарч байна. Би одоо үүнээс хойш тайлбар тавьж чадахгүй. Би амар тайван баймаар гэсэн утгатай 58 секундын бичлэг оруулсан. Гэвч мэдээж тэр бичлэгэнд орно бол муухай комментууд бол бүр дүүрэн бичигдэж эхэлсэн. Бичлэгээ тавиад удалгүй тэр лайв стримээ эхлүүлсэн. Лайв стримээ эхлүүлснийхээ дараа хүмүүсийн чатыг уншин чимээгүй сууж байгаад ширээнд ороос хортой бодис бүхий шилийг гаргаж ирээд би энэ бүхнийг уугаад бүгдийг нь дуусгая гэж хэлсэн. Тэгээ үүнийхээ дараа болохоор сүүлийн хүчээ шавхан инээмсэглээд бүх шингэнийг ууж эхэлсэн. Тэгээ энэ шингэнийг ууж ахт хүртэл хүмүүс бүгднгийн нуугаад өөх хуурамч жүжигчин чи бас л олонний анхаарлыг татахын тулд жүжиглж байна уу гэх мэтчлэнгээр түн рүү бол муухай чатууд үргэлжилсээрээсэн. Тэгэл шингэнийг ууж дуусаад удалгүй бүсгүй маш их зовж байгаа бололтой царай нь камерт бичигдээд удалгүй дэлгэцэн хар болоод алга болчихсон. Олон үзэгчид бол түүнийг энэ бол жүжиг байхаа тэр худлаа жүжиглсэн байх юу гэж бидний нүдэн дээр хор ууж ах юм бэ гэх мэтчлэн ярилцаж байсан боловч харамсалтай нь маргааш өглөө нь түүнийг нас барсан гэсэн мэдээ тархаж эхэлсэн. Тухайн үед болохоор лайв стримийг үзэжсэн түүний найз нь яаралтай эмнэлгийн тусламж дуудан эмнэлэг гэртэн ирж түүнийг аврах гэж оролцсон боловч харамсалтай нь түүний уусан хор нь аль хэдийн түүний биед орж шингэсэн байсан учраас харамсалтай нь эмчнэр ирээд түүнд ямар ч арга хэмжээ авах боломжгүй болчихсон байсан. Тэр аль хэдийн бараг 60 мл орчим хор уучсан байсан. Тэгээ энэ хор нь болохоор хэдхэн туслыг уухтал хүний амь насанд хүрдэг маш хортой тийм бодис байсан байгаа. Тэгээ бүсгүйгийн хувьд болохоор яг бүр үнэхээр амиа хорлыг гэж бодоагүй ч байж магадгүй маш харамсалтай зүйл байсан бэ гэхээр тэр хорон дотроо баг зэргийн ундаа уг нь бол холсон юм билэ. Гэхдээ тэр жоохон холсон ундаа бол юу ч болоогүй. Ягаад гэвэл хэдхэн туслыг уухтал амнасаа алдах хэмжээний тийм хортой бодисээс учраас харамсалтай нь амиа алт. Түүнийг амиа алдсны дараа найз нь эмнэлэг дээр орон дээр хэвтэж байгаа стример бүсгүй болоод түүний аав ээж хоёрын уйлж байгаа зургийг интернетэд дэлгэсэн. Тэгтэл хүмүүс өөрсдөө түн рүү дайрч түүнийг амиа орлохыг хүхийг шаардаж байсан хэрнээсээ жинхнээсээ түүнийг нас бармагц бүгдээрээ шууд жав буюу түүний найз залуу руу чиглэж эхэлсэн. Чи л түүнийг үхэлд хүргэсэн, чамаас л олж тэр амиа хорлолоо. Чи түүнийг үхэх хэмжээгээр тэгж муухай хүн болгож харагдуулсан гэх мэтчлэнгээр маш олон хүмүүс бол түүн рүү дайран одоо чиний үхэх ээлж чи олж үжигчин чи хамгийн муу хүн гэж түүн рүү дайрч эхэлсэн. Гэхдээ амиа алдсан стример бүсгүйгийн аав ээж бол дахиад нэг хохирогч гаргахыг хүсэхгүй байна гэсэн учраас миний охины үхэлд бол найз залуу нь ямар ч буруугүй та бүхэн найз залуу руу битгий ингэж их муухайг бичээрэй гэсэн утгатай тийм мэдээллийг бас охиныгоо нас барсны дараа гаргасан. Тэгэд яг үнэндээ бол охиныг нь үхэлд хүргэсэн хүмүүс бол түн рүү дайрж исэн тэр олон яг царай нь мэддэхгүй, нэр нь мэддэхгүй стример бүсгүйгийн үзэгчд байсан. Тэгсэн хэрнээсээ тэр хүмүүс яг өөрсдөөс нь болоод стример бүсгүй маш их шаналж амиа хорлсон гэдгийг ойлгохгүй бас өөр нэгэн хүн рүү шалтгааныг нь чиглүүлж эхэлсэн байсан. Мэдээж найз залуу нь бол найз бүсгүйгээ гүтгэж мэдэгдэл хийснээс болж сэтгэл санааны шаналлд руу орсон гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ энэн дээрээс нь нэмэрлээд түүний үзэгчд бол түн рүү бүр үнэхээр аимшигтай дайрж исэн. Тэгээд энэ давхар шарахыг бол стример бүсгүй давж чадалгүй амь насаа алдсан. Маш харамсалтай ийм зүйл болсон. Стример бүсгүйгийн хувьд бол дөнгөж 20 гаруйхан настай залуухан бизнесээ эхлээд амжилттай явж байгаа ийм бүсгүй байсан. Тэгээд найз залуугийн өөрийгөө олонний танил болгох гэсэн олон хүний анхааралд өртөх гэж найз эмэгтэйгийнхаа талаар буруу ташаа мэдээлэл хийсэн. Энэ зүйлээс болж стример бүсгүй амь насаа алдсан маш харамсалтай ийм хэрэг байлаа. За тэгээд энэ хэрэг дээрээс бас та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг бас хийж байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол манай Монголд ч гэсэндээ маш муухай коммент бичдэг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэр хүмүүс бол тухайн уншиж байгаа хүндээ ямар сэтгэл төрүүлж байгаа гэдэг талаас нь ерөөсөө боддоггүй юм шиг тэгж бичдэг бас олон хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийг ч гэсэндээ бас коммент бичихтэй цаад хүндээ зөвлөмж маягаар бичиж байгаасай, тийм муухай үгээр бичиж байгаасай гэж би бас хүсэж байна. За тэгээ та бүхэн өнөөдрийн хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэлдлүүдээс комент хэсэгт бичиж би бинтээгээ хуваалцаарай. За тэгээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe-а дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.